үзэгчтэй эрэл нэвтрүүлэг эхэлж байна. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах тоглох хэрэгтэй. Уран дулааны цаг ирэхэд орон сууц болоод гэр хорооллын орчмын гулсуур савлуур нь хүүхдийн чөлөө цагаа өнгөрүүлэх гол талбар болдог. Гэтэл хүүхдийн тоглоомын эрүүл ахуй аюулгүй байдал эцэг эхчүүдийг түгшээж байна. Эрэл нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар хүүхдийн тоглоомын стандартын асуудлыг хөндөж байна. Нийслэлийн хэмжээнд хичнээн хүүхдийн тоглоомын талбай байна. Тэдгээр дээр гол төлөвтэй ямар стандартын зөрчил их илэрдэг вэ? За нийслэлийн хэмжээнд бол бидний яг тооллого бол нийслэл Улаанбаатар хотын стандартчил орчны аюулгүй байдлын газартайгаа хамтарч энэ тооллого үзлэг шалгалтыг бол хийж байна. За яг одоогор бол 253 тоглоомын талбайг бол бид нар тоолоод явж байна. Тэгээ энэ бол цаашаа ингэж тоологдоод явнаа. За одоогор бол хувь хүмүүсийн байгуулсан, зарим аж ахуй нэгжүүдийн байгуулсан, орон нутгийн төсвөөр хийсэн, улсын төсвөөр хийгдсэн гэд маш олон төрлийн их хөрөнгөний их усүрээр хийсэн тоглоомын талбайнууд байна. Ийм учраас эхний ээлжинд бидний нэгдсэн нэг мэдээллийн сан гэдэг юмыг үүсгэж байна. За бидний тооллогод орсон байгаа тоглоомын талбайнуудын нийтлэг дутагдал алдаа юу гэх юм бэ? Зөрчил нь юу байгаа юм бэ гэхээр энэний засвар үйлчилгээ гэдэг зүйл бол хамгийн их дутагдж байгаа зүйл байна. MNS 6539 гэсэн энэ стандарт дээр бол юу хэлж байгаа юм бэ гэхээр хүүхдийн тоглоомын талбай гэрэлтүүлэгтэй байх ёстой, хяналтын камертай байх ёстой гэдэг наазахын шаардлага тавих тал жишээ нь энэ тоглоомын талбай дээр ирээд үзэхэд энэ байхгүй. Тоглоомууд нь бол хүүхдийг гэмтэж бэртээхээс хамгаалсан байх ёстой буюу тэр жишээ нь энийг мөрөгөхөд хүүхэд гэмтэж бэртэхгүй байх ёстой. Бүдрээд унахад ямар нэгэн тоглоомыг очиж мөрөгөхөд бол ямар нэгэн гэмтэл авахааргүй ийм тоглоомыг сонгох ёстой гэдэг ч юм уу. Ийм шаардлага тавиал үзэхэд торбайгаар хийсэн тоглоомын талбай дээр шаардлага нийцэхгүй л болчиход байгаа юм л та. Эрэл нэвтрүүлгийн сурвалжлах баг хүүхдийн тоглоомын талбайн аюултай байдал хүүхдэд эрсдэл учруулж байгаа талаарх бодит жишээг хүргэж байна. Чингэлдээ дүүргийн 17 дугаар хороонд байрлалтай энэхүү тоглоомын талбайд 5 сарын 3-ны өдөр 9 настай Анунга охин төмөр гулсуурт дарагдаж гэмтсэн байна. За үүнээс шалтгаалan түүний 2 хавирга игэмний ясн хугарч уушиг руу цөмөрч орсон байна. За 5 дугаар сарын 12-ны өдөр тэрээр хагалгаанд орж бол гэртээ байгаа юм байна. Бүгдээр Анунга охинтой уулзаж түүний биеийн байдлыг асуув. Тэрийг унах гэж мэдээг болохоор л тоглосон. Дүүгээ бэртсэн цааш тийш авчихгүй. Эрэл нэвтрүүлгийн баг Анунга охинтой уулзаад байна. Тэгэхээр Анунга охин маань энэ сарын 12-нд хагалгаанд орсон байгаа. Яг 5 сарын 3-нд чамайг талбай дээр тоглож байхад ямар байдлаар гулсуур чиний дээрээс унсан юм бэ? За тэгэхэд тийм болгоомжгүй юм шиг болгоомжтой юм шиг тийм юм харагдаагүй. Зүгээр л бид нар хөгжилтэй инээдсэн очиж тоглож байсан байхгүй юу. Тэгээд 2-5 авахгүй хэрэг би үгүй гэд хэлсэн. Би нөгөө уцаараа оролдоход уцаа яадсан тэд нар гулсуур дээр аваад тоглож байсан чинь гэгүнтэн гулсуур унаад. Тэгээд би дарагдаад бүгд цэжрээ дарагдаад тэгээд манай 2 найз нөгөө хүн дээр л юу яасан байхгүй юу. Тэрийг өргөсөйг тэгээд би өөр арай гэж гараад амьсгалж чадахгүй тэгээд хөдөлж чадахгүй байж байгаа жоохон нэг мэдээ ороод тэгээд би савлаар очиж хөвцөө. Тэгээд дахиад би нэг зүлгэн дээр очиж хөвтөөд 2 анаа гарч ирээд над төрөөд бодож өгөөд манай найзууд тэгээд өвөө юм дутаж ирсэн. Тэгээд нэмлэг рүү очиж хөвцөнтэй. хамт тоглож ирсэн найз охин хурж ирээд
Анангой улс орнд дарагчлаа гэд тэгэл яарал тоглоомын талбай руу гүйж очив. Очихоос өмнө харин тэнд явж байсан 17-8 орчим насны нэг 2 охин харин яаралтай түргэн тусламж дуудсан байсан. Тэгээд түргэн тусламж яг надтай хамт зэрэг очсон дөө. Тэгэл үзлэг хийгээд л тэгэл шууд гэмтлийн эмнэлэглүүл явсан. Тэгээд газар дээр очиход бол газар хэвтсэн хөдөлж чадахгүй. Тэгэл цээжэр үдэж ийгээд л нэг хагас ухаан боловсон маягтай байсан. Улсуур байсан. Энийгээ бол авч явахаар өргөөд би өөрөө 4 хүнтэй өргөөд дийлээгүй. Одоо бүр унтсан байсан тоглоом байж шүү дээ. Одоо энд дэвчээ зурган бүх юмараа баримтжуулаад энэ ави иргэдэнд бүгдээрээ мэдчихэж байгаа. За тэгээд 4 хүн тавуулаа нийлээд дийлээхгүй. За энэ хүн техник авчирч байгаа энийг одоо авъя гэдэг байдлаар ингээд хэд хоног хүлээж авах хооронд саяны одоо хүүхдээр нь тоглож байгаад өөрөө унсан байна гэдэг юм мэдээлэл иргэдээс ирсэн. Улсуур анх бол арай өөр газар байсан гэсэн шүү дээ, тийм. Тэгээ арай өөр нөгөө талынхан газар байсан байхгүй юу? Авчийнхан нөгөө тал. Тэгээд нөгөөт нь унаад буцаагаад хүмүүс тийш авч тавьсан юм шиг үлээ. Би хараагүй. Яаж тогтоосон байсан бэ? Нөгөө тэгээд нэг чулуугаар ингээ хүндэрүүлээд хоёр талд нь тэгээд л тогтоосон байсан. Тэр үед чамд туслах том хүн байсан уу? Байгаагүй. Намайг зүлгэн дээр авчиахад л хоёрын гарч ирсэн. Тэгээ эмнэлэгт үзүүлсэн юм ч юу гэсэн. Эмч эвэн хугаралтай энэ тэгээд мэдгүй имэтэл юм яриад байсан маань мэд. Хоёул өстө эмчийн өгсөн зураг байгаа шүү дээ. Хоёр хавирга нь игмэн нас хугарсан. Тэгээд уушгаа цаалаад орсон. Уушгаа цаалаад орсон. Ингээд цаалт. Тэгээд энэ гуурс хийгээд шингээгаа тэгээд хаалгаанд орсон. Уушгаа хоёр талаас гэж тайрв. Хаалгаанд чи хэдэн цаг орсноо дараа нь асуусан уу? Асуугаагүй. Асуусан юм байна. 2 цаг гаруй болсон гэсэн. Сэрхэд ямар мэдрэмж? Сэрхэд үү? Энийгээр жоохон өвдөлт мэдэрсэн. Одоо яач? Одоо юу? Тийм ч хөвдөхгүй байх. Номдогтаа л нөгөө арьсан татагтаад ойдлно. Дутах. Хүүхэд тоглоомын талбай дээр тоглож байгаад аюулгүй байдал зөрчигдсөнөөс шалтгаалan бэртэл авсан тохиолдолд үүнд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Анангой охины жишээн дээр тус хорооны засаг дарга хөрл адраас тайлбар авахад тэрээр энэхүү асуудал бол эцэг эхийн хараа хяналт сул байснаас шалтгаалж гарсан хэрэг гэж үзэж байна. Өөрөөсөө иргэдийн хариуцлагагүй хүүхдүүдэд анхаарлаа тавьдаггүй энэ нөхцөл байдлаас болж тэр хүүхд хараа хяналтгүйгээр энд ирж тоглож байгаад унсан байна гэсэн ийм дүгнэлттэй би өөрөө ойлгож байгаа. Тоглоом маань бол одоо энд унтсан бүрэн баримттай бичиг одоо зураглалтайгаа байж байгаа. Бид нэр одоо сая хэллээс энийг өргөд дийлээгүй тавуулаа нийлээд нави иргэдтэй нийлээд тэгэд хүн техник авчирс ингэж ажиллахаар хүлээж авах хооронд л одоо ийм асуудал болсон байна. Яг одоогийн байдлаар хүүхдтэр бол ирсэн одоо санал тэрийг одоо зөөвөрлөх. Тэр хүүхд унжаа гэсэн шүү дээ. Унаад тэр хооронд бол бид нар техникээ дуудаад хайгаад бид нар ч одоо төсөв мөнгө хаанаас гарахын хин ямар техник авчрахын ингээ хугацаа орж 2-3 хоногийн. Тэр хооронд л одоо ийм асуудал болсон байна. Тэрийг унах гэж мэдээг болохоор л тоглосон. Дүүгээ бэлтснээс цааш тийш авчихгүй. Засвар арчилгаа гэхээр одоо зөвхөн бодог төдийгөөр хийгдээд байна уу? Энэ маань бол одоо энэ савлуурыг харахад бол хүүхдэд маш эрсдэлтэй харагдаж байгаа хэрэг. Тэгээ энэ савлуур чи ийм байгаагүй, бүр энэс энэ замч байгаагүй.
Ерөнхийдөө бол анх одоо байдал нь энэ юу ч бас ийм байгаагүй байхгүй. Бүгдийг нь одоо байрлал нь одоо яг ийм байдалтай болгоод зам хийгээд энэ одоо хүүхдүүд явах замтай байх хэвээр. За энэ сарвчийн бас уул янзлаад докторлын уул янзлсан. Тэгээд энийг бас шинээр бол буцааж энд нь айтайхан бас нэлээд юу яаж тавьсан шүү дээ. Одоо энэ дээр ямар аюулгүй байдал вэ яг одоо ч өөрөөсөө аюулгүй гэдэг юм тий. Ямар ч хамгаалалтай байхгүй. Одоо яг хамгаалт гэдэг нь яг яаж яах хэвтэй вэ? Одоо энэ хүүхд тоглох дээр үе одоо тийм эсрэг яг тоглох хүүхд уучны тоглоом л байна шүү дээ. Тэгээ одоо хамгаалах гэхээр бид тойруулж одоо юм хийх юм уу? Эсвэл одоо яах хэвтэй юм? Тухайн тоглоом дээр хүүхэд мөргөх ч юм уу те ямар нэгэн байдлаар контакт үүсгэх гэж байгаа. Ийм хүч үүсгэхэд тэр хүүхэд бэртгээргүй тоглоомыг энэ талбай дээр байрлуулах ёстой. Бүр хамгийн энгийнээр хэлэхэд. Тэгэхэд энийг очиод мөргөхөд гэмтгүй юу гэдэг чи одоо хүнд ч ойлгомжтой биз дээ. Ийм учраас ийм тоглоомыг сонгохгүй. Одоо стандарттай болсон. Магадгүй яг энэ тоглоомын талбайг бол байгуулахад стандарт байгаагүй. Одоо бол бид нар одоо яах юм бэ гэхээр стандарт нэгэнт мөрдөгдсөн. Энэ бол хууль байхгүй. Энэ стандартыг Монгол улсад өнөөдөр хямбгоонч зөрчих хэрэг байхгүй. Тэгэхээр яах юм бэ гэхээр бидний одоо нийслэлээс бол баримталж байгаа бодлого бол эхний ээлжинд энэ тооллого бүртгэл судалгаан дээр үндэслээд энэ мэтийн стандартын шаардлага хангахгүй байгаа хүүхдийн тоглоомын талбаануудыг стандартын шаардлага хангуулахад одоо нийслэл орон нутгийн одоо төсвийг бол хуваарлъя. За тоглоомын талбай байхгүй байгаа хэсэг, тоглоомын талбай байхгүй байгаа хороодод шинээр тоглоомын талбайг байгуулах нь хоёрдугаар асуудал болгож ингэж оруулж ирж байгаа. Шүүх хэмжээгээр дүгнэлтийн гаргуулсан гэмтлийн хүнд зэрэгээ тогтоогдчиход байгаа юм. За би бол заавал хэн нэгэнтэй хариуцлага тооцоод хэн нэгнээс төлбөр тооцоо гаргуулах гад зүтгээд энэ төр гэсэн асуудал бол нэг их сонирхол багтай байгаа юм. Гол нь хүүхдийн тоглоомын талбай дээр хүүхэд очиод тоглоомонд дарагтаад гэмтсэн болохоор би бас энэ тэр тоглоомын бүрэн бүтэн аюулгүй байдлыг хэн хариуцаад ингээд явдгийн болоо гэд бас ярьж үзье. За хорон дарга би сая уулзлаа. Хорон дарга нь бол унтсан байсан улс орон дор хүүхчийн орчин байлаа л гэсэн юм хэлнэлээ. Өөрөөр хэлбэл энэ хүүхэд бол улс орон дарагдаагүй улс орон дээрээс л унтсан гэсэн юм ярьлаа. За би дарга хэмжээг авсан гэсэн ямар арга хэмжээ авсан бэ гэсэн одоо юу гэдгийг хэргийн эзэн гэдэг юм нөгөө дарж унсан улс орыг ачаад явуулсан тэр нь тэгэл арга хэмжээ болчдөг юм байна лээ. Хүүхдийн төлөө авч байгаа арга хэмжээ. За нөгөө талаасаа бол манай хоронд бүртгэлгүй учраас гэмтсэн хүнд бид дөрөв холбогдол багтай л гэсэн л юм хэлнэлээ би тэгж л ойлголоо. Тэгээд одоо энгийнээр бодоход хүүхэд хаач очиод тоглоомын талбай дээр тоглоод ямар нэгэн осол гэмтэл гарахад манай бүртгэлтэй хүүхэд биш байна ч гэдэг юм уу. Тэгээд эзэн олдохгүй юм шиг байна дөө. Тэгээ би бол одоо хүүхдийнхаа нэгэд эрүүл мэнд нэгээд доктор шууршилтай эрүүл болчоосоо л гэж хүсэж байна. Тэрнээс биш энэс хойш бусад энэ олон айлын ялах нотон зүггүй томоогүй хүүхдүүд тоглож байгаад ингээ бусдын хариуцлагагүйгээс болоод эрүүл мэнд тэр байтугай бүр амь насаараа хүртэл бити хохиросоо л гэж бодож байна. Эмчилгээний зардал энэ төр дээр бол бид нар бол бас сургалж үзсэн л дээ. Нэгд одоо бид нар одоо бас үнэхээр тийм болсон юм бол үнэхээр одоо эмчилгээ одоо үнэхээр хүн дээр өвдөөд бэртээд тэгээд эмчилгээ илгэсэн байж шүү дээ. Энэ дээр одоо хорооны зүг гэхээр хорооны зүгээс нь төсөв байхгүй тий. Тэгэхээр үнэхээр одоо шаардлагатайг бол бид нар бас дүүр рүүгөө хандаж эмчилгээний зардал хүсье гэдэг тэр албан бичгтээ бас тусгай явуулсан. Одоо яг бидний буруугаас болоо ингэсэн бол тэгээд яг шалгаад
одоо ингээд юмд бүрдүүлээд ингэх юм боломж бас байгаа шүү гэдгийг хэлсэн. Тэгээ яг манай хорооны иргэн биш байсан бэл. Тэгэхээр яг энэхүү тоглоомын талбай дээр гарсан зосын настай Анангой охины харамсалтай хэрэг шүү дээ. Яг энэ тохиолдолд яах ёстой юм бэ те? Энэ хэний хариуцлага юм бэ? Хин ч хариуцахгүй шүү дээ. За одоо яг энэ мөрдөгж байгаа стандартаар бол одоо би бас түрүү хэллээ шүү дээ. Энэ тоглоомын талбай хэний өмчлөлд байна? Дүүргийн өмчлөлт байгаа бол дүүрэг нь хариуцна. Хорооны өмчлөлт байж байгаа бол хорооны одоо хариуцах хэсэгт байж байгаа бол тэр нь хариуцна. Тэр охин хорооны оршин суугч биш үү? Үгүй энд ч одоо юу гэсэн үг юм бэ? Энэ тоглоомын талбайд зөвхөн одоо юу гэх юм бэ? Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэд хүүхдүүд тоглоно гэсэн юм байхгүй шүү дээ. Энд хинч орж иж тоглож болно. Энд хинч орж иж өөрийнхөө цагийг бол яах нь вэхээр үр бүтээлтэй өнгөрөөж болно, өөрийгөө хөгжүүлж болно. Энэ бүгдэнд нээлттэй зүйл. Түүнээс биш одоо юу гэх манай 17 дугаар хорооны иргэн болвол бид нар үйлчлэн 17-ны одоо 17 дугаар хорооны иргэн биш учраас үйлчлэхгүй гэсэн юм энэ стандарт дээр байхгүй. Одоо ер нь энгийн ухаанаар утсан ч боломжгүй ойлголт байхгүй. Тэрийг унах гэж мэдээг болохоор л тоглосон. Дүүгээ бэлдснээс цааш тийш авчихгүй. За манай Анангойгийн эгч мөнх хинрэл тэр талбай дээр хэр их очиж байна. Ер нь бол дүүтэйгээ хаяалж тоглож шин. Тэрэнд хамт явах хэрэг явдаггүй. Тэг гимтчих байх гээд. Тэг явдаггүй. Тэнд байгаа зориултын тоглоом нь нурж унаад хүүхэд гэмтдэг юм байна шүү. Эдээ энийг л хүмүүс маань нэг зөв ойлгоод ийм аюул ойрхон байна шүү. Ийм аюулыг хаана анхаарад хэрвээ ийм тохиолдлууд ийм хайн хийгдсэн аюултай байдалтай эрсдэлтэй ийм тоглоомын талбай энэ төр байвал иргэд маань өөрсдөө бас энэнд холбогдох газар нь сануулад хилээд сэтгэл байвал өөрсдөө ч гэсэн тэрийг бас бэхэлгээг нь хийдэг ч юм уу. Хүүхдийнхээ аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ гэдгийг бас заавал бусдад нялзаахгүйгээр өөрсдөө ч гэсэн иргэний ухамсар өөрсдийнхөө бас эрх ашигыг бас тэгээд давхар хамгаалж явахгүй бол бусдад найдаж огт болохгүй юм байлээ. 2019 оны бүтэн жилийн байдлаар гэмтэл сохох судлалын үндэсний төвөөс авсан мэдээлэлээр бол нэг 1800 хүүхэд гэмтэж бэрцсэн байна. За 2018 онд бол нэг 900 хүүхэд гэмтэж ирсэн. Өөрөөр хэлбэл чинь дахинаар өссөн ийм харамсалтай төр зураг. Яг энэ үед бид нар бол яаж байгаа юм бэ гэхээр хүүхдийн тоглоомын талбайд стандарт гэдэг юмыг заавал хийх болохгүй юм байна гэж зүтгэж явж байгаад хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас санал болгосны дагуу бол энэ стандарт батлагдсан. Одоо би энэ эцэг эхчүүд, энэ аж ахуй нэгж байгууллагууд, энэ төрийн байгууллагын энэ талбайг хариуцж байгаа нөхдүүд тандаж юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр стандартаа эхлээд маш сайн унш, судал, тэгээд хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Эндээс бултах одоо өөр тийшээ шилжүүлэх, өөр хүн хариуцсан надад падгүй, надад хамаагүй гэдэг байдлаар нялзах, одоо бултах ямар ч бол ирэх хямбуунтч байхгүй гэдгийг бол хариуцлагатайгаар хэлмээр. Тоглоомын талбай хүүхдийн тоглож нааддаг газар болохоос бэртэж гэмтдэг, дахин зөвлөхөөс айдаг газар байх учиргүй. Эрдэл нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар хүүхдийн тоглоомын талбайн стандартын асуудлыг хөндөөн хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.